өнгөрсөн хугацаанд бол тодорхой мэдээлэлүүд цэгцтэйгээр хилцүүлэг хийгээд мэдээллүүдийг өгж байгаа. Мэдээллийг бодтой хоёр талын тэгш өнцөгтэй түгээгээсэ гэдэг зорилгоор зарим газрууд хитрхи ингэж гуйлж хөтлж асуугаад байгаа учраас би ингээд өөрийн биеэр орлогчийн хуваар ингээд бүх материалуудыг одоо энэ мэдээний редакцтай бол хүлээлгэн өгөхөөр хүрэлцэж ирээд байна. Буцаг сэтгүүлчид бас өөрийн биеэр бас гардуулж өгье гэж бодоод хоёр редакц онцолж байгаа. Та онцлоод өөрөө гардуулж өгөө. Тэр нь бас их учиртай. Яг тэгвэл бас ордонд ингээд таараа яслах өгөхөөр нэгтлийн мэдээлэлтэй юм шиг санагдаад байгаа. Тийм учраас сэтгүүл зүйн мэдээллийн хоёр талаас нь бодиттой баримттай хараасаа гээд та ч нэг 90 сурчлага сэтгүүл зүй гэж хэлээд байдаг шүү дээ. Тэгээ тэрийг жоохон хөнгөвчлөөд би та хэдэ тэгээд өөрөө ингээд материалаа авчирч 13 онд яг батлагдчихсэн. Батуул дарга гэдэг байхдаа ингээд яцсан. Яг туулын урдны замын байгаль орчны нөлөөлөл найрцсан. Батуул дарга юу гэсэн үг үү? Тий. Яг энэ үнэлгээтэйгээ. Энэ ойролцоогоор хэдэн он блэ? 13 он блэ? 13 он. Да, эдийн засгийн үйлдэл гудамж төсдөр тий. Энд анх нөгөө батлагдсан болохоор туулын голын 70 байхаар төлөвлөж хийсэн гэсэн. Тий, 70 яг тэр 70-ууд гэж одоо хоёулын докторлуудын ингээд яг энүүд нь бүгд байна. Уншаа байлаа. Тэгээ. За ийм бичиг баримт байгаа бич үрднээрээ. За энэ болохоор энэ өнөөдөр хүртэл байгаль орчны салбарт байсан баримтчийн бүгдийнх нь эмхтгэл нүүр ийм тамга албан бичгүүтэй бүгд бичих. Бүгд ингээд. За та эндээс ингээд бүгдийг. Энэ нь болохоор энэ бичиг баримтных нь нөгөө бүрдлүүд гэсэн. Нүүрүүд толгоонууд нь ямар их бичиг баримтууд ямар албан бичгүүд явьсан бүгд. За энэ болохоор ингээд энэ орс морс англи дээр байгаа. Тийм бүх бичиг юмнууд ингээд баримт болгож өгч байхгүй танд ингээд ийм зөвшөөрөл танаас ийм цаас авч исэн гэж. За энэ болохоор юунууд байж байгаа. Зургийн энгийн хөлбөр. Тэгэхээр энэ чи оргиороо ирүүл ингээд би портер юм авчина. Тэгэхээр эн чи нөгөө хураангуулсан ийм энэ нөгөө зурагчлалын зурагчлалын сүүл батлагдсан. За энэ болохоор шүү дээ тий хот байгуулалт хотын стандартын газрын хот байгуулалтын инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн дараа энэ ч гэхдээ автцам гэж явж байгаа мүү юу гэж явж байгаа. Миний бодлоор нөгөө барилга хүчлийн төв гэхээс илүү автцамын хүчлийн төв нь л одоо за яг би тэрийг тий хоёулаа явж байгаа. Юун зам дээр орохоо юун барилганд орохоо би тань тайлбарлаад өгье. Дэд бүтц чинь бүх салбарт бод. За энэ ингээд тизүү 25 оны дараа тизүүний замын хөдөлгөөний эргэлтийн судалгаа эдийн засгийн шинжилсэн хэсэг нь ингээд нэмэлттайгаа энэ хоёр ингээд тодтогсон. Эдийн засгийн тооцоон тизүүн дээр бас байгаа. Энэ дотор байгаа. Энэ хоёулаа харнаа. Наа чинь бол бунуу байгаль орчин талаасаа. За энэ ингээд техник эдийн засгийн үндэслэл зургийн хэсэг. За энэ ингээ Улаанбаатар хотын ус суугийн мэдээлэл буюу бүх ус цэвэр усны хангамж ямар хаанаас ус авдгийг ингээд мэдээллүүд нь тэр чигээрээ. За энэ дотор тэгээд туул хоолны талаар айс авийн талаар бас яг байгаль орчны газраас гаргаж өгсөн энэ ус суугийн удирдах газраас гарсан мэдээллүүд ингээд